Сайн байцгаана уу? Энэ бичлэгийг маань үзэж байгаа цаг үеийн мэндийг хүргье. Өнөөдрийн сонгосон сэдэв бол хувийн хил хязгаарын тухай. Өөрийнхөө хил хязгаарыг тогтоож чадаагүй улмаас бие махбод сэтгэл зүгээрээ маш их хогшсон хүмүүсийн кейсийг уншаад энэ бичлэгийг хийя гэж шийдсэн. Ерөн сэтгэл судлалын үүднээс нийт 6 төрлийн хил хязгаар байдаг юм билээ. Гэхдээ өнөөдөр би заавал тэгж онлын үүднээс ангилж ялгаж ярихгүй өөрийнхөө өнцгөөс энэ сэдвийн талаар дэлгэрэнгүй ярья. Тэгэхээр энэ хил хязгаараа тогтоох буюу хүмүүс надтай иймэрхүү төвшөнд харьцах ёстой. Хэрвээ намайг доромжилж үл томсорлож харьцах юм бол би тэр хүмүүсийг амьдралаасаа гаргах ёстой. Тийм харилцаанаас би холдох ёстой. Гэсэн нэг тийм цензурыг хил хязгаар гэж тодорхойлж болох юм аа. Энэ хил хязгаараа тогтоож чаддаг байх, өөрийгөө үнэлж хайрлаж чаддаг байх гэдэг хоёр ойлголт бол нэг зоосны хоёр тал шиг бие биенээс нь салахын аргагүй ойлголтууд юм шиг байгаамаа. Тэгэхээр өөрийгөө яаж үнэлдэг вэ? Өөртөө хэр ихтгэлтэй өөрийгөө хайрж уучлах чаддаг хүн бэ гэдгээс шалтгаалаад энэ хил хязгаарыг тогтоож чаддаггүй гэсэн хоёр төрлийн хүн байна гэж бодсон. За тэгэхээр эхлээд өөрийгөө доогуур үнэлдэг юм улмаас хүмүүс өөртөө дорд үзэж харьцахад түүнийг төвчээд, дисээд тэр харилцааг үргэлжлүүлээд байгаад байдаг хүмүүс ер нь дотроо яагаад тэгээд байдаг юм бэ гэдэг талаар нь уг үндсээс нь бодоод үзье. Тэр хүмүүс өөрийг нь чичилж, дорд үзэж, доромжилж, үл оошоож, эсвэл бүр дарамталж, сүрдүүлж, өөрийнхөө хяналтанд байлгаж байхад тэрийг дэвчээд байна гэдэг нь би ч угаасаа л ингэж явахдаа таарсан хүндээ ч гэдэг юм уу. Өөрийгөө үнэлэх хүнлэмж нь маш доогуур. Тэгээ хүн яаж ч харьцсан түүнийг дотор хүлээн зөвшөөрөөд дэвчээд байгаад байна гэсэн үг юм шиг байгаа. Өөрийгөө маш сул дорой гэдэгт бүрэн итгэцэн учраас за одоо би энэ хүнээс холдоо явах юм бол эсвэл энэ гэрээсээ гараа явчих юм бол би одоо бие дагаад амьдрч чадахгүй. Тийм болохоор би ингээл яаж хийж байгаа л төвчээл эндээ байгаа л. Би өөрөө бие дагаад өөрийнхөө хүчээр цаашаа амьдраа явна гэхээр надад чадвар нь байхгүй гэж боддог. Энэ бол хар баг хүүхэд наснаас нь ахуулаад өөртөө сулгасан итгэл үнэмшлийнхээ улмаас энэ хүмүүс өөрийгөө ингэж хумиж өөрийгөө өчүүхэн жижиг гэдэгт итгэцэн хүмүүс өөрийг нь юу ч биш чи хумхийн тоос шиг гэж хэлэхэд тийм ээ энэ үнэн гэж дотроо дал тохомсраараа хүлээгээд авсан ийм хүмүүс байгаад идэх юм байна. Тэгвэл мэдээж энэ бол таны л харж байгаа өнцгөө энэ бол худлаа. Хүн болгон энэ амьдрал дээр хийж бүтээх асар их боломж нөөцтэй төрдөг. Хүн болгонд өөрийн гэсэн хийж чаддаг давуу тал, оюун ухааны чадамж, өөрийн гэсэн тусгай, онцгой чадвар, чадамж байгаа. Хүн бүр өөрийнхөө хүчийг бүрэн мэдрээд өөрийгөө хайрлаж чадах юм бол гайхамшигтай сайхан амьдралыг өөрийн гараар, өөрийн бие сэтгэлээр цогцлох бүрэн боломжтой. Тэгэхээр ийм доогуур өөрийгөө үнэлдэг хүмүүс бол өөртөө маш сайн ажиллаад өөрийгөө хайрлаад энэ төлөв байдлаасаа өөрийгөө дээшлүүлж өөрийнхөө сэтгэл зүйг эмчилж өөрийгөө харах, амьдралаа харах, зөв харах өнцгөө тохируулах шаардлагатай гэсэн үг ээ. Тэгээд гол нь өөрийгөө ийм доогуур үнэлдэг хүмүүс өөртөө яаж ч харьцахыг өөрөө зөвшөөрсөн үйлдэлүүд хийчихэд нь юу гэж шалтак тоочод байна вэ гэхээр би ингээд бүхнээ зориулж яхад хүмүүс тэр сэтгэлийг маань юусоо ойлгохгүй намайг байн гомдоодог бүхнээ зориулж ингээд сэтгэлийг маань үнэлдэггүй тэгээд эцэст нь намайг ашиглаж байгаа эсвэл хаяад явсан. Энэ одоо хүмүүсийн хүн чанар мөн чанар ямар муухай болцсон юм бэ? Одоо ер нь чин сэтгэлээсээ хүнд ханддаг хүн гэж энэ хорвоо дээр ер нь байд юм уу? Бүх юмд сэтгэлээрээ ханддаг сайн хүнийг хүмүүс гიშгэлээл хайдаг хорвоо болчих. Гэх мэтчлэн гомдолтгоо. Гэвч ингэж гомдолж байгаагийн за 100% гэж хэлэхгүй ч гэсэн за нэг 80-90% нь бол тэр бүхнээ зориулсан гэдэг хүний өөрийнх нь буруу болж харагдаад байгаамаа. Яагаад вэ гэхээр эсрэг талын хүн нь өөрийнх нь төлөө хичээх боломжийг олохгүй. Ерөөсөө гуугаагүй байхад нь л бүх юм хийж өгвөл гуугаагүй байхад л хамаг юмаа зориулаад ингэдэггүй гэдэг. Тэр нь цаанаа сэтгэл зүйн хувьд ямар шалтгаан нөлөөлөд байна гэхээр ерөөсөө л дотроо өөрийгөө бусад хүнээс доогуур тавьж үздэг учраас өөрийнхөө хүсэл сонирхлыг ерөөсөө анзаарахгүйгээр эсвэл өөрийнхөө хүсэл сонирхлыг хойш тавиад одоо хосын харилцаанд орлоо гэж бодоход би яаж нөгөө хүндээ таалагдах вэ? Би ингээ хэлчихвэл таалагдах болов? Миний энэ гадаад төрөх байгаа байдал таалагдчих байгаа болов? Би одоо юу зориулж юу хийж өгвөл таалагдах бол гих мэтчлэн тэр хүн хэр хүн юм шиг байна би нэг бодоод үзье да. Тэр хүнээс надад таалагдахгүй юм гарч ирж байгааг үгүй. Ёстой нөгөө одоо тэр улаан тогмог энэ тэнд нь харагдаж байгааг үгүй юу? Шалгаад үзье да гэж тарих нь ерөөсөө ажиллахгүйгээр энэ хүн дажгүй сайхан хүн байх шиг байна. Ерөөсөө би энэ хүнд таалагдчих юмсан. Би яавал таалагдах болоо гэж
дотроо боддог. Гэхдээ тэр нь цаанаа сэтгэл зүйн хувьд бол өөрийгөө тэр хүнээс доогуур үзэж байгаа болохоор л тэр хүний хүсэл сонирхол бүх юмыг хамгийн чухалчилж үзээд байгаа маа. Гэтэл яг үнэндээ бол хүн өөрийгөө нэг тавиад дараа нь бусад хүмүүсийг бодолцож үзэх. Энэ бол энэ амьдрал дээр хүний өөртөө хийж чадах хамгийн зөв зүйл байдаг. Эхлээд өөрийгөө нэг тавина гэхээр яг их хүмүүс аминчхан байх тухай ойлголж юм байна гэж шууд утгаар ойлгоод иж магадгүй л дээ. Гэхдээ яаж ч бодсон өөрийгөө чарлж чаддгүй, бие жолигтой аваа явж чаддгүй нэг хэрэндээ хутгалтаад яваад байдаг. Гэхдээ зүгээр хачин сайхан сэтгэлтэй хүмүүс туслаад гүгээд байдаг хүмүүсийг бид нар яаж хардаг вэ? Би минь энэ ч сайн хүн дээ, сайхан хүн дээ, сайхан сэтгэлтэй хүн дээ гэж боддог болохоос биш. Яг цаанаа бол энийг нөхрөө олгоод авчи, эсвэл энийг эхнэрээ олгоод авчи гэж боддгоо ховор тий. Тэгэхээр энэ цаанаа юу хэлээд байна вэ гэхээр өөрийгөө хайрлж, өөрийнхөө биеийг тордож, хайрлж, гамнаж, цаг хугацаагаа гамнаж чаддгүй хүн бол бусдад сул дорой харагддаг юм аа. Тэгээд хосын харилцаанда анханасаа анхаарал халамж, өөртөө зориулах, өөртөө хүлээж авах боломжийг нь олохгүйгээр өөрөө хамаг юмд хийж өгөөд тэгээд эсрэг талын хүн нь би хичээхгүй ингээл байж хад болно доо. Би тэрэнд одоо ингээд заавал сэтгэл гаргаад ах шаардлага байхгүй, өөрөө хамаг юм болгочихдөг юм дөө. Харин миний тэрийг хийгээд өгчих болов гэх мэтчлэн нөгөө анханасаа нөгөө хүнийхээс сэтгэхүйд би анхаарал халамж, хайрлуулах, хайр халамж чамаас хүртмээр вэ гэсэн мэдрэмж биш. Энэ хүн надад юу өгч чадах юм болоо? Энэ хүнээс би юу авч болохоор юм бэ гэсэн ийм сэтгэлийг анханасаа нөгөө эсрэг талын хүндээ суулгаад байдаг юм шиг. Уг нь бол эрүүл хосын харилцаа ингээд бодоод үзэхээр би хайртай хүндээ сайхан хайр халамж тийм юм аа зориулмаар байна. Тэгж зориулаад тэрний баярлж байгааг нь хараад өөртөө бас ингээ сайхан мэдрэмж аваад харилцсан хайр халамж би биендээ өгч авдаг баймар байна гэсэн бодолтой ингээд аль тал нь байх юм бол энэ ингээд эрүүл харилцаа баймар юм шиг байгааз. Гэвч одоо нөгөө өөрийгөө дагуур үнэлээд байгаа хүмүүс маань эсрэгээрээ би юу өгч чадах вэ гэсэн нэг талаас тэгж бодно, нөгөөх нь би ингээд заавал буцаагаад өгөх шаардлагагүй байна. Би харин юунээс юу авч болох вэ гэдэг ерөөсөө нэг тал руу урссан ийм харилцааг анханасаа бий болгоод байгаа юм шиг. Гэтэл бие биенээ рүү харилцсан сайхан энерги, хайр халамж юмнуудаа юулдаг, ийм хоорондоо солилцдог ийм харилцаа байх ёстой юм шиг. Тэгэхээр би өөрийнхөө зүгээс тэр хүнд юу хийж өгч болох вэ гэдэгтээ хүртэл тэр хэл хязгаар гэдэг зүйлийг тогтоох хэрэгтэй болж таарад байгаа маа. Хүн надад яаж хандаж яахыг би зөвшөөрөх вэ? Би бас өөрөө хүнд юу хийж өгөхгүй вэ гэдгээ бас тодорхойлох хэрэгтэй байгаа маа. Тэгэхээр хэл хязгаар өөрөөсөө гарах болон өөрлөө чинь ирэх хоёр зүйлийг хоёулангийн өөрийнхөө хэмжээнд тодорхойлох шаардлагатай байдаг юм байна. Тэгэхээр ингэж өөрийгөө доогуур үнэлдэг хүмүүс бие сэтгэл, цаг хугацаа, санхүү гэх мэт зүйлүүдээр хохироод үлддэг юм байна. Ийм хүмүүс бас цаана хүн өөрт нь сэтгэл гаргаад, бэлэг өгөөд, анхаарал халамж тавихаар тал тухамсраас нь би ийм юм хүртэх хэрэггүй хүн штий гэд их тухгүй тийм мэдрэмж төрдөг. Яагаад гэвэл угаасаа л анханасаа хүмүүс тэгж өөртөө сэтгэл гаргаж сураагүй учраас хүний сэтгэлийг хүлээж авч хүнээс тийм халуун дулаан мэдрэмж бага авч исэн болохоор хүн тийм сэтгэл гаргангууд маш дотроо сэтгэлийн том дарамт болгож хүлээж авдаг. Буцаагаад би энэ хүнд яаж энэ сэтгэлийг хариулнаа гэсэн тийм энгийн хүн бол маш их баярлалаа гэд хүлээгээд авч болох юмыг тэр хүмүүс бол санаа зовж нэрлэхэж хүлээж авдаг. Тэгээд хүний тусламжаас ер нь татгалцдаг ихэнхдээ. Тэгэхээр одоо ингээд нэг залуу цэцэг бариад очлоо гэхэд баярлалаа гэж байгаа хэрнээ яах гэсэн юм дээ гэдэг юм уу, ингээд нэг итгэлгүй тиймэрхүү байдлаар хүлээж авахаар дараагийн удаа за ингээд цэцэг өгөх юмарч байсан нэг онц биш юм байна да. Дахиж нэг цэцэг өгөх гээд ах хэрэггүй юм байна да гэсэн бодолтой үлддэг юм шиг байгаа нөгөө хүн. Тэгэхээр ерөөсөө л ингээд нөгөө хүний сэтгэл гаргасан зүйлүүдийг өөрөө ингээд би хүлээж авах хэрэггүй штэ гэснийхээ улмаас тэрнээс нь ингээд татгалцдаг. Чин сэтгэлээсээ үнэхээр ингээд баярлж талархаж хүлээж авах мэдрэмжийг нөгөө хүндээ баг төрүүлдэг. Эсвэл шууд өгөөрэй хэрэггүй би өөрөө болгох чинь би өөрөө чадчихна. Яах юм бэ? Ажлыг чинь дарахаар би очиод авчия гэхэд төрүүлээд нөгөө хүнээ бодоод за яах юм бэ чи ядар чинь би өөрөө хүрээлж чадах юм чи
гих мэтчлэн ингээд хүний тусламжаас, хайр халамжаас өөрөө аяндаа татгалзаад идэх юм шиг. Тэр нь явсаар нөгөө хүн нь за тэр өөрөө болох чинь надгүй миний оролцоог угаасаа болгочтой юм чинь гэсэн бодлыг нөгөө эсрэг талынхаа хүнд төрүүлээд идэх юм шиг. Тэгээд өөрийнхөө асуудлуудыг өөрөө болгох чинь гэдэг нөгөөнийхөө тусламжийг авахгүй тэгснээ эсрэгээрээ харин ч бүр нөгөө хүн нь өөрөө хийгээд чадчих юмыг өмнөөр нь орж хийж өгöd идэг. Санаа нь бол мэдээж энэ хайртай хүний халамжилж анхаарч ивэм ядарч байгаа байлгүй тэгж байгаа байлгүй гэдэг өстой нөгөө жинхнээсээ л чин сэтгэлээ зориулж байгаа нь бол үнэ. Гэхдээ хүн гэдэг маш хурдан тасамтгай амьтан. Хүний тэр сайхан сэтгэлийг ихэнх үедээ ингээл их талархаж хүлээж авдаг байсан бол төөдөхгүй л энэ бол байдг юм гэд хүн тасчдаг. Нөгөө зүйлдээ өөрт нь гаргаад байгаа сэтгэлд хүн талархахаа мартчихдаг. Энэ байдг юм гэж боддог болчдөг. Тэгэхээр хүн өөрийн чинь төлөө хичээл зүтгэл гаргаагүй байхад сайн дураараа бүхнээ зориулчаад эцэст нь тэр хүн муу хүн байсан болохоор л би ийм байдалтай үлдлээ гэж хүнийг төрүүлж буруутгахаа болёо. Эхлээд өөрлөгөө харъя. Та бүхнээ зориулсан болохоор нөгөө хүн нь ч гэсэн зөрүүлээд бүхнээ зориулах ёстой гэж хүнээс гордож хүлээдэг, тэгж итгэхээ болёо. Хүн юу хүртэх ёстой вэ гэдгийг мэддэг цагт тэр зүйлс нь хүний амьдралд өөрөө орж ирдэг юм байна. Тэрнээс сохор таамгаар өөрийгөө хаян байж өгснөөр хүнд сайхан юм ирдэггүй юм байна. Өөртөө өгч чаддаг, тэгээд бусдад өгч чаддаг хүнд л сайхан юм ирдэг юм байна. Эсвэл хүний ямар ч доромжллыг юу ч хийжсэн уучлж өршөөгөө төвчээд байгаад ахаар юм сайхан болно гэж байдаггүй юм байна. Одоо амьдрал дээр хүүхдүүдээ сургууль цэцэрлэгтэн зөөхөөс нь ахуулаад мөнгө төгрөгөө олох гэх мэтчил амьдралынхаа бүх ачааг нуруунд дээр үрээд яваад байгаа эмэгтэйчүүд их олон харагдаад байдаг шүү дээ. Нөхөр нь юу идэв гэхээр гэртээ хөвтөжээдэг, ажил хийдэггүй. Тэгсэн хэрнээ тэр гэртээ ингээд нийгмийн харилцаанд орохгүй байгаа хүн сэтгэл зүйн үед ямар л олигтой байгаач байнга хэрэгүүлэгддэг, харддаг, тэгдэг, ингэдэг гэсэн асуудал ярьдаг хүмүүс маш олон харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрний цаанд сэтгэл зүйн хувьд юусэн саяны яриад өнгөрсөн иймэрхүү шалтгаан байдаг юм шиг байна. Тэгвэл энэ байдлаас гарч болох арга бол өөрийгөө тэгвэл өндрөөр үнэлье. Би хинбэ гэдгээ жинхэнэ утгаар нь таньж мэдье. Яг одоо за би ч ах вэ тэр дэрэл болж ивэл гэж боддог бол өөртөө ажиллая. Би жинхнээсээ хий юм бэ? Би жинхнээсээ юу чаддаг юм бэ? Энэ хорвоо дээр юу хийх гэж ирсэн хүн юм бэ? Би хүмүүсээс юу хүсээд идэх юм бэ? Би хүмүүст юу өгч чадах юм бэ? Гэх мэтчлэн өөрийнхөө жинхэнэ хинбэ гэдгийг таних, өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг таниад ирэхээр аяндаа надад ямар хүн хэрэгтэй хэрэггүй, хүмүүс надад яавал сайхан байх вэ? Би хүмүүст юу хийж өгөх ёстой, яах ёстой гэх мэтчлэн энэ олон ялгаа, заагууд, тавигдах ёстой шаардлагууд чинь үнэн зөвөөр тавигдах байхаа. Яг одоогийнхшгүй ийм замбраагүй, зөвхөн өөрөөсөө бүх юмаа гадагш нь уудалсан ийм хандлагатай байгаа цагт та бүрэн дүүрэн сэтгэл хангалуун амьдрч чадахгүй. Тэр бүхнээ зориулаад байгаа хүмүүс чинь таны төсөөлж байгаа шиг буцаад өөрийгөө бүрэн дүүрэн зориулж чадахгүй. Яагаад гэвэл угаасаа та тэр боломжийг олохгүй байгаа. Таны төлөө хичээх, танд өгөхийн төлөө өөрөөсөө хичээл зүтгэл гаргах боломжийг нь та өөрөө олохгүй байгаа. Тэгэхээр хүний хийж өгөх ёстой юмыг битгий урдуур нь хий. Өвдөөд ахад юу ч болоогүй юм шиг өдөр тутмынхаа хийх системийг хийгээд зөв зүгээр байгаа юм шиг өнгөрөөчөө дараа нь намайг тэгээд өвдөж явахад хүртэл огт тоохгүй байсан хүнтэй би ийм сэтгэлгүй ийм муухай хүнтэй хамт амьдарч байна гэж гомдлоод байдаг. Тэгэхээр хүн эхлээд өөрийнхөө дотрыг дүүргчээд тэндээсээ хязгааргүйгээр бусдад өгж байгаа үед л хамгийн амар амгалангаа олдог. Харин өөрийнхөө дотор хов хоосон байхад тэндээсээ тасралтгүйгээр гадагшин дахиад л урсгаад байвал улам л дундарч, улам л туйлдж, аашсан, улам хатуурч, зүрх улам чулуужиж хүмүүст итгэхээ бол хүмүүсийн тухай маш сөрөг итгэл үнэмшилтэй болоод идэх юм байна. Хүмүүс бол муухай, буцаж яст сандгүй, хүнд ер нь өөрийгөө зориулах хэрэггүй юм байлээ, хүнд ер нь сэтгэл гаргах хэрэггүй юм байлээ гэсэн буруу итгэл үнэмшилтэй болоод идэх юм байна. Гэтэл хүнд юм өгөж болно. Хүн өгөхийнхөө хэрээр улам дэлгэрдэг сэтгэл зүй улам сайхан болтгоо. Гол нь өөрийгөө дүүргэсний дараа хүн өгөх ёстой юм аа. Өөртөө юу ч байхгүй үед бүхнээ зориулсны дараа хүн саяных шиг тийм буруу итгэл үнэмшилтэй болоод идэм байна. Тэгэхээр ерөөсөө бүгдээрээ хүн болгон энэ хорвоо дээр ирсэн хүн бүхэн хязгааргүй сайхан хайрыг хүртэх хэрэгтэй. Хүн бүхэн
аз жаргалтай, сайн сайхан, бүрэн бүтэн, дүүрэн сайхан сэтгэл зүйтэй амьдрах хэрэгтэй. Тэгэхээр би бусдаас ямар нэгэн зүйлээр дутуу зүйл юу ч байхгүй. Өөрийгөө хэн бэ? Би ямар үн цэнтэй вэ? Миний амьдралд байгаа зүйлс ямар сайхан юм бэ гэдэг тэр байгаа зүйлсийнхээ өөрийнхөө үнэн үнцнийг мэдэрч маш өндрөөр үнэлдэг дүүрэн сайхан болсныхоо дараа бид нэр хүмүүст хязгааргүй ихээр сэтгэлээ буцааж ямар нэгэн зүйл горьдохгүйгээр сэтгэлээ зориулдаг байя. Хүн бүхэн үнэхээр гайхамшигтай. Хязгааргүй ихийг сурч мэдээж ойлгож хийж бүтээж хүссэн зүйлээ энэ амьдрал дээр бодит болгон бийжүүлэх бүрэн хүчин чадалтай, бүрэн боломжтой, ийм хязгааргүй азтай, хувь тавилантай байдгал. Тэгэхээр өөрийгөө буруу итгэл үнэмшлээсээ болж хорж, жижигрүүлж, өчүүхэн болгож сэтгэж тэр хэмжээгээр амьдралаа хомж өөрийгөө хомхоо болиё. Өөрөөсөө цацарч болох хязгааргүй цацрах гэрлээ. Өөртөө итгэлгүй байдал, өөрийгөө хайрлж мэддэггүй байдал гэсэн хуурамч хар хаягаар дээрээс нь тагалж хөмрөөд өөрийгөө өчүүхэн юм шиг, өчүүхэн жижигхэн юм шиг мэдрэхээ болиё. Хүн өөрийнхөө үн цэнийг мэдрээд хайрлаад ирэхээр сэтгэлгээ тэлдэг, өөрийгөө улам бүр томруулдаг, сэтгэлээнч тэнэлэгдэг, энерги гэрчмэнч тэнэлэгдэг. Тэгэхээр тэр өөрийгөө хайрлахаараа хүн бүхэн олж аваасай. Би ямар үн цэнтэй юм бэ? Би ямар азтай юм бэ? Энэ амьдрал ямар сайхан юм бэ гэсэн бүрэн дүр итгэлээ хүн бүхэн олж аваасай. Тийм итгэлийг олж авах арга, хүч бүх зүйл нь хүний өөрийнх нь дотор байгаа. Тэгэхээр хүн бүхэнд амжилт хүсье. Энэ удаагийн бичлэгийг минь сонссон хүмүүстээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.